Ахлах офицерууд улсын хилд арга хэмжээг зохион байгууллаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2025 оныг ахлах офицерын жил болгон зарласантай холбогдуулан Хилийн цэргийн техник 132 дугаар ангиас Дорнод аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицеруудын дунд хамтарсан арга хэмжээг улсын хил дээр зохион байгууллаа. Тус арга хэмжээний зорилго нь төрийн цэргийн байгууллагуудын ахлах офицеруудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, хил хамгаалах үйл ажиллагаанд уялдаа холбоог сайжруулахад оршино. Арга хэмжээний үеэр оролцогч ахлах офицерууд хил хамгаалалтын нөхцөл байдал, хил орчмын дэглэмийн хэрэгжилттэй газар дээр нь танилцж, санал бодлоо солилцсон юм а. Мөн цэргийн алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, сахилга бат бэлтгэлжилтийн түвшинтэй танилцж, харилцсан туршлага солиллоо. Хилийн цэргийн техник 132 дугаар ангийн соён гэгэрүүлэх засгийн уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг сонирхуулсан юм. Арга хэмжээний төгсгөлд ахлах офицерууд хамтын ажиллагааг улам өргөжүүлж, ирээдүйд хамтарсан сургалт дадлага туршлага солилцох ажлыг тогтмолжуулах санал гаргасан байна. За Монгол Улсынхаа ерөнхийлөгчийн ахлах офицерын жил зарласантай холбогдуулан Дорнод аймгийнхаа тусгаалтан чигүүрэх байгууллагын ахлах офицеруудтай хамтраад сүлдэт багныхаа дэрэгдээс арга хэмжээгээ зохион байгуулж байна. Ахлах офицерууд маань улсын хилтс арга хэмжээгээ хамтдаа зохион байгуулж байна.